Ирээдүйн инженеруудыг бэлтгэх техник, технологи, шинжлэх ухааны сургалтуудыг Монгол орон даяар нээлттэй суралцах боломжийг нээсэн Unitel STEM Hub хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Тэгвэл энэхүү сайн туршлага нийслэл хотод нэвтрүүлэх ажлын хүрээнд STEMX 2025 арга хэмжээ зохион байгуулагдаж байна. STEMX 2025 арга хэмжээнд байгалийн шинжлэх ухаан болон бага ангийн 400 гаруй багш нар хүрэлцэн ирж STEM боловсрол олгох арга зүйг сайжруулах, хүүхдүүдэд шинжлэх ухааныг хэрхэн сонирхолтой бүтээлч байдлаар хүргэх талаар бие биенээсээ суралцлаа. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан робот угсралт, код бичих сургалт, мөн электроникийн суур олгох сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. За би анхны нөгөө нэг кодны мэдлэг авсан, бас хэрхэн ингээ юм эвлүүлэх ингээд те нэг гар ажиллагааны юм сурж авсан. Тэгээ би ер нь бол нэг өнгөрсөн жилийн өвлөөс хэлж ирж авсан. За энэхүү арга хэмжээнд оролцохоор Ховд аймагт буюу 1500 км-ийн цаанаас зорж ирлээ. Тэгээд за Ховд аймагт ерөнхийдөө STEM боловсрол буюу бид бүхний хэрэгжүүлж байгаа Unitel STEM Hub гэдэг хөтөлбөр ямар төвчөнд явж байгаа гэдгийг одоо яг өөрийн биеэр танилцуулах бэлэн боллоо. За тэгэхээр 2023 оны 10 сараас эхлэн Ховд аймагт болохоор STEM хөтөлбөрөөр хэрэгжиж эхэлсэн. За энэхүү хөтөлбөр хэрэгжснээр би өөрөө хөтөл сурагч болоод маш зүй олон зүйлийг одоо сурч мэдээд мөн дээрээс нь би олон тооны одоо шавтай боллоо багш гэдэг одоо эрхэм одоо энэ цолыг бас хүртлээ. Энэ хөтөлбөр маань одоогоор бол ингээд Монгол орны 20 аймагт бол хэрэгжээд явж байна. Хөтөлбөрт маань өнөөдөр болохоор яг энэ экспо дээрээ яг энэ STEM Hub хөтөлбөрт маань ямар хөтөлбөрүүд явагддаг, энэ дээр маань яг юу заадаг гэдгийг одоо өөрийн биеэр туршиж үзэх боломжтойгоор өнөөдөр бид бүхэн бүтээд тогтуулсан байна. Unitel Group-ийн зүгээс цаашаад хүүхэд залуусыг эрдэм мэдлэгт хөтлөх их үйлсэд манлайлан оролцохоо илэрхийлсэн юм а. Ялангуяа тэдний шинжлэх ухааны мэдлэгийг сайжруулахын тулд Unitel STEM Hub хөтөлбөрийн цар хүрээг улам бүр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.